Үндэсний сур харваа бол өөрийн гэсэн өрмөцтэй жаягтай төдийгүй бидний салшгүй соёлуудын нэг хэсэг. Олимпиад үүнтэй адил төрөл байдаг нь мэдээж байд харваа. Монголчуудын хувьд энэ бол анхны дэлхийн аврагтай болсон спортын төрөл юм. Салхины хурднаас эхлээд амьсгал, зүрхний цогт бүрд анхаарал шаарддаг энэ спортын ард ямар сонирхолтой зүйлс дуудаж байгаа вэ? Арвыг онох тэр мэдрэмжл намайг энэ спорт руу гүн татж оруулсан байж магадгүй баг. Тэгээд хичээлээд удаагүй байж байхдаа хамгийн анх оролцсон тэмцээнд өөрөө мэдэхгүй явж байгаад 2 дугаар байранд орсон. Тэгээд яг дараагийнхаа тэмцээнд 2 хүрэл медаль аваад өсвөрийнхаа улсын аварга дээр төрүүлээ. Тэгээд энэ спортод бүр буцахгүйгээр энэ спортод дурлсан. Тийм болоод одоо ч гэсэн болж чадахгүй. Одоо яг мэргэжлийн тамирчны замналаар явж байна. Баатар хоёрын Отхон болт 1996 онд Улаанбаатар хотод төрсэн бөгөөд Монголын байд харвааны олон улсын хэмжээний мастер төдийгүй 2023 оны Азийн наадмын алтан медальт тамирч юм. Үүнээс гадна олон амжилтын эзэн болсон тамирч маань энэ жил Парис 2024 зуны Олимпиад цэц мэрэгнээ сорж байгаа билээ. Хамгийн анх 2009 оны 2 сарын 1-нд спортоор хичээлж эхэлсэн. Тэгэл ер нь яг энэ спортоор явах хэрэгтэй байсан юм шиг л энэ спорт бүр дуурлаа л одоо ингээд 15 жил болсон спортоор хичээл. Монгол хүний онцлог гэх юм бол энэ спорт нь бол монгол хүний харуултын техниктэй бол арай өөр. Одоо жишээлбэл уламжлалт үндэсний харваа эрхийвчлж харагддаг. Зөвхөн эрхээ уруугаар юм эрхийвчлж харагддаг. Тэгээ энэ цум ингэж харж байна. Гэтэл бидний олимпийн төрөл маань яг энэ 3 уруугаар. Бидний ном маань өөрөө жин мэргэжлийн тамирчтай 3-5 кг орчим байгаа. Эрэгтэй тамирч дунджаар нэг ном татхад 20 орчим килограмм татдаг. Ингээд 500 орохоор 10 тонн жин татах хэмжээний хичээл авдаг. Олимпийн зай маань 70 м-с харагддаг болохоор одоо сумдаа ирж очих 140 м юм. Дунджаар хамгийн багадаа 6 км халахж байна. Тэгээд өөр тесрэг төвчээр маш их суулгаж өгч байдаг. Өдөрт бид нар ер нь бол хамгийн багадаа 6 цагийн харуултын бэлтгэл хийдэг. Өглөө 9-оос 12 цагийн хооронд харуулт хийгдээд нэг 2 цаг тасарлаа дахиад 3 цагийн харуултын бэлтгэл хийгдээд тэгээд дуусангуутлаа одоо кросс гүөх ч юм уу холын зай гүйлт хүчний бэлтгэл фитнес гэдэг. Ер нь бол өглөөнөөс орой ахуулаад энэ байнгын бэлтгэлтэй тэгэл орой ядарч үрж ирэл хоолоо идэл унтаад амраад байдаг. Тэгээд ер нь чөлөө ер нь бол бага байдаг. Отхон болт явагдах юм бол маш өөрийн зорилготой, бие даасан, зорьсон зорилготой үнчээр зүтгэдэг, тууштай. Хамгийн гол юм тууштай, зүтгэлтэй хийж байгаа үйлдэл маш сайн мэдэрдэг. Яг тэрийг хийх юм бол зөвхөн яг тэрийг хийж чаддаг. Бэлтгэл болгон дээр өөрөө би бол зорилго тавьж бэлтгэлээ хийдэг. Энэ өнөөдрийн бэлтгэл дээр ингэж бэлтгэлээ шүү. Маргаашийн бэлтгэл дээр ингэ шүү гэдэг. Бага багаар ингэж ахиулж өөрийгөө хурцлж явдаг болохоор бас амжилт маань бага багаар өсөж яваа. Тэгээд яг бэлтгэл гоё болж байгаа бол генетик болохоо болчих ч юм уу. Тэмцээн уралдаан дээр амжилт муутай оролцох. Тэгээд сэтгэл зүйн байдал гээл зөндөө олон тиймэрхүү шантрах үед гарч ирсэн. Жишээлх юм бол би Токио Олимпиад оролцож дуусчаад амжилт муутай оролцоод тэрнээсээ бүр тэгээд стрессэнд орсон гэх юм уу. Уулын бэлтгэл маш сайтай байсан мөртлөө би маань жоохон таархан байсан болохоор хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй. Тэгээд жил ирээд энэ спортоос завсралдаг юм билүү гэсэн бодол төрж байсан. Тэгээд өөртөө хэлдэг үг маань өгдөг л тоо. Хэрвээ чи одоо буугаад гэх юм бол анх гэлсэн газартаа буцаад л очино. Гэхдээ чи энэ хэмжээнд хүрэхийг чи
маш их хүсэж байсан. Тийм болохоор хизээж битээ бууж өгөр гэдэг нь өөртөө хэлж одоо урамшуулдаг байсан болохоор буцаад маш богино хугацаанд сайжирч амжилтууд маань өдөр ирэх тусам бага багаар дээшилсэн байна. Энэ спортоор амжилт үзүүлнэ гэдэг бол тэгээ бэлтгэл өрөөсөө тасалж болохгүй, байнга л бэлтгэлтэй байжахгүй бол татамж маань өөрчлөгдөх ч юм уу, мэдрэмж маань өөр болчтой болчихлоо. Тэгээ амарлаа гэхэд ер нь бол дээдлний 3 хоног л амарвал зүгээр байдаг. Ер нь наадмын авраг, дэлхийн авраг цолууд төв дэлхийн медалийг ерөнхийдөө лигаш дэмбэрл ушаас хойш дотох модал авч явах шиг таалт авраг гэдэг цолыг. Сая өнгөрсөн хамгийн сүүлийн эрхийн тэмцээн бол яг олонний нийтэн дээр телевиз одоо юм дээр зөвхөн хоёрхан тамирчин халц харуулж байгаа ялж ирэхээ авсан. Тэр бол хамгийн их догтлуулсан хүч байсан. Тэрэн дээр бол эсвэл сум болгоно одоо яах бол их болоо юм их болоо гайгүй харагчаасаа нэг. За эсвэл талент тамирч ч гэсэн бас гайгүй харагчаасаа сайхан өрсөлдөлтөй гоё тэмцээн болоосаач гэж дотроо бодох шиг маш их юм бодож байсан. Бэлтгэлээ бодох юм бол тэмцээн дээр жоохон догтлол орж ирдэг. Тэгээд олон удаагийн тэмцээн оролдоод ороод ирэхэд догтлол ерөөсөй байхгүй болчтой. Одоо яг бэлтгэл дээр яаж харагдаг яг тэр мэдрэмжтэй харуулт хийгдчихэдэг. Ерөнхийдөө бол яг тийм жоохон догтлол орж исэн тохиолдолд бол амьсгалын дасгалууд маш их хийгдэг. Хүмүүс харахтаа бол манайхны зүгээр л нумаатаар зогсоол байдаг гэж боддоо шүү дээ. Тэгэл зогсоол байдаг гэж боддог. Тэгтэл энэ чинь ерөөсөл 1-2 секунд л гэж харахгүй бол алддаг. Чи өөрөөгөө тайван байлгаж, өөрийнхөө гүйцэтгэлийг сайн өндөр байлгаж, харалтуудаа сайн гүйцэтгэж явах юм бол чи тэгэл тэр тамирчин ял. Хэрвээ чи өөрөө болохгүй, өөртөө ингэ ялгатаадах юм бол тухайн тамирчин чи ялгатна л гэсэн. Өөрийгөө ч ялж явах хэрэгтэй, өрөөлөлийг ч ялж явах хэрэгтэй. Тиймээс бүх тамирчтай нийт монголчууд бүгд одоо дүүрэн байгаа сайлгаж хүсэж байна. Би монгол хүн гэдгээр ер нь тэмцээн уралдаанд оролцож байхад маш их бахархаж, хинээс ч ер нь айхгүй, нэгдэхгүй, тайван байж чаддаг байх гэж би асуумтай байна. За нийт дардсандаа бол бүгдэнд маш их баярлалаа л гэж хэлээ. Монгол улсад төрсөндөө бахархаж байна. Та бид нэг гэр бүл байгаа гэдэгтээ маш их бахархаж байна. Парисын олимпиад оролцож байгаа бүх тамирчдаа өндрөө зөндөр амжилтыг хүсье. Бид нар бүгдээрээ чадах хаа. Тэгээ амжилтын төлөө бүгдээ хамтдаа. Go Team Mongolia. Go Team Mongolia.